Би бол алдаа оноо ололт амжилт оёос нөхөөсний нийлбэр. Хүн бүхний найз бас дайсан хөдөлгөх хүч. Намайг цаг хугацаа гэдэг. Нийгэм тэр чигтээ надтай уралдаж, орчлон хорвоо олон улс бүхэлдээ илүү гэсэн үгээр өөрсдийгөө хурцлж, эв найрамдалтай хүчтэй эрх цагийг бүтээхээр шамдаж байна. Бөөрөнхийн нэршилтэй хавтгай ертөнц, даяарчлал, угтаа бол цаг хугацаа миний төгс бүтээл. Хин намайг зөв ашиглан түүнд боломж нээлттэй. Биологийн хуулийн дагуу нийгэм чинээр хүч төрөн орж ирэх давлгааг бид залуучууд гэж нэрлэдэг. Залуучуудын идэвх оролцоо, санаачлаг, боломжийг ашиглах чадвар хэдий ч өндөр байна. Улс орныхоо нэрийг олон улсын давцанд хамгаалах байр суурь нь төдий чинээ бат байна гэж үзэхэд хэлсдэхгүй. Гэвч хэд төргөн хугацаанд үр дүнд хүрч худал хуурмаг авилгын замаар оргил гарах гэсэн хувь хүн хуулийн зөрчилтөн улсаа улаанаар будаж байна. Улс төрийн авилга гэдэг нь хуулиар олгогдсон эрх мэдлээ төрийн албан хаагч хууль бусаар хувийн сонирхолд зориулах үйлдэл юм а. Авилга нь мөнгөн, зүй бусаар тушаал дэвших, сүрдүүлэг, гэр бүлэрхэх, шамшигдуулах зэрэг олон төрөлтэй. Дэлхийд дахинд мөнгөн авилгын хэмжээ 1.80 Америк доллар орчим байна. Тэгвэл Зүүн Хойд Азийн орнуудын хувьд авч үзье. Оросын холбооны улс. RBC сэтгүүлийн мэдээлснээр эрүүл мэнд, боловсрол, хот төлөвлөлт, нийтийн үйлчилгээ, нийгэм хамгааллын салбар нь авилгад хамгийн их өртсөн байна. Бүгд найрамдах хятад ард улс. Тус улсын эдийн засгийн байдал хурдцтай өсөж байгаагийн хэрээр авилгал нь илүү далд хэлбэрт шилжиж байна. Япон улс. Зүүн Хойд Азийн орнуудын хувьд авилгалын хэмжээгээр харьцангуй бага хэдий ч авилгалын индексийн оноо нь 2015 оны байдлаар 75 байна. Бүгд найрамдах Солонгос улс. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас гаргасан 2015 оны талангаар улс төрийн хэмжээнд гаргасан авилгалын хэд хэдэн хэрэгээсүүдэн өмнөд солонгосчуудын 70 орчим хувь нь төр засагтаа итгэх итгэлээ алдаж, ердөө 30 хүрэхгүй хувь нь шүүхийн системдээ итгэдэг байна. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс. Тус улсын хэвлэл мэдээлэл нь төрөөс хараат байдгаас үүдэн мэдээллийн үнэн бодит байдал алдагдж байна. Монгол. Манай улс дэлхийн 168 орноос 72 дугаар байрт жигсэж өмнөх онуудынхаас урагшилсан мэт боловч энэ нь авилгалын хэмжээ буурсантай холбоотой бусад орнуудын байр ухарч өөрчлөгдсөнөөс шалтгаалсан ажээ. Төсөл 1. Нэр relations туг аялуулах аян. Зүүн Хойд Азид төдийгүй олон улсад нэр хүндтэй, зөв соёлтой орчинд амьдрах бодлогыг дэмжсэн, энх тайван, тогтвортой байдал, найрамдалт харилцаа бүхий улс бүс нутгийг бий болгох, авилгыг таслан зогсоох үйл ажиллагааг эрчимжүүлэхэд төслийн гол зорилго оршино. Аяны журам. Тухайн төг очсон байгууллага авилгатай тэмцээгүүр айлга гаргаж, аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн төсөл 2-т хандив өргөн аянг цааш үргэлжлүүлнэ. Аянд оролцсон байдлыг баталгаажуулж сертификат олгоно. Төсөл 2. Нэр point олон улсын кино наадам. Зорилго. Зүүн Хойд Азийн орнуудын энх тайван, тогтвортой байдал, найрамдалт харилцааны асуудлуудын нэг болох авилгын хор уршигын талаар нийгэм сонирхолтой байдлаар таниулж, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахад оршино. Төрөл тус бүрээс шилдэг нэг бүтээл, өргөмжлөл, Зүүн Хойд Азийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах эрх, Монгол орны үзэсгэлэнт байглаар 7 хоног аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулна. Дээрх төслүүд дан ганц Зүүн Хойд Азийн орнуудын авилгагүй нийгмийг бүтээхийг зорьсонгүй. Их дэлхийн олон орнуудын цаашдын харилцаанд эргээр нөлөөлөхийг хүссэнд алсын хараа оршив. Одоо бол ингээд Монголоос гарах гэсэн хувь хүн хуулийн зөрчилтөн улсаа улаанаар булангийн хүрээ Зүүн Хойд Азид төдийгүй олон улсад бүр ингээд ойлгож байна. Тэгээ энд